Амьтны аймаг амьд ертөнцид томоохон байр эзэлдэг амьд биеүүдийн бүлэг бөгөөд 1-1.5 миллиард жилийн өмнө далаад үүссэн гэж үздэг 1.5 орчим сая зүйлтэй. За амьтны аймгийн онцлог шинж нь хөдөлгөөнтөө, гетеротроп, хооллолтоо, нөөц бодисонд гликоген байдаг. За нэг ба олон эсээс тогтсон өндөр хөгжил бүхий амьтад олон бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, үржил хөгжил, эдэж тэжээл, бие хамгаалах байдал, зан дурах, тархац, экологи зэрэг нь олон янз байдаг. За амьтны аймагт нэг эстэн, хөндөй биетэн, хавтгай орхоо, дуурга орхоо, гархат орхоо, нялцгай биетэн, уйд хөлтөн, өнгөт тарьстан, хөвчтөн зэрэг 23 зүйлийн хүрээний амьтад хамаарагддаг. За амьтны аймгийн хүрээнүүдийн гол төлөөлөгчдийг дараах зурагт харуулсан байна. Хөвчтний хүрээний төлөөлөгч, за хорхоон бүлэг, чигээ улаан хорхоо, уй хөлтөн, сүүгэр боожигч, шувуу, мөлхөгчд, хоёр нутагтан зэрэг хүрээний гол төлөөлөгчдийг зурагт харуулсан байна. Сесэр нураг бүтний хүрээний үндсэн ангиуд. За биеийн бүтцийн онцлог, удам төрлийн холбоо зэрэг шинжийг харгалзан амьтны аймгийн хүрээнүүдийг дотор нь ангиудад хуваадаг. За эгэл биетний хүрээ шилбүртний анги, үндэс хөлтний анги, спортны анги, сормосны анги гэсэн. За хөвөн биет нь бол нэг ангитай, за хөндий хэвлэлтэн мөн нэг ангитай гол төлөөлөгч нь гидра, медуз, шүр хамаардаг. За хавтгай орхон хүрээ сормост орхоо, сорулт орхоо анги, туузан орхоо анги гэсэн 3 ангид хуваагддаг бол дуурга орхоо ангид хүж орхоо, хүрд орхоо, хялгсан орхоонууд хамаардаг. За гархат орхоод болохоор олон үргэст орхоо, цөөн үргэст орхоо, хануур орхоо ангийн төлөөлөгчд хамаарнаа. За нялцгай биетэн нь хэвл хөлтний анги, хос далавчтан, толгой хөлтөн гэсэн 3 ангид хуваагддаг бол уй хөлтөн бол хавч хэлбэртэн, аалз хэлбэртэн, шавж хэлбэртэн гэсэн 3 ангид хамаарагддаг. За өргөс тарьсны гол төлөөлөгч нь далайн од байдаг. За хорхоон бүлэг бол хавтгай орхон хүрээ, хавтгай орхон хүрээн үндсэн ангиуд нь сормост орхоо, сорулт орхоо, хос сорулт орхоо, туузан орхоо гэсэн хорхоонууд хамаарна. За гол төлөөлөгчдийн зургийг энд харуулсан байна. Дуурга орхоо үндсэн ангинд хэвл хөл, сормост орхоо, нематод буюу хүрд орхоо болон адууны хүч орхоонууд энэ бүлэгт хамаарагддаг. За гархат орхон хүрээнд цөөн үргэст, олон үргэст хануур орхоо буюу бидний сайн мэддэг чигээ улаан орхоо бол энэ ангид хамаарагданаа. За зөөлөн биетний хүрээнд амьтдын бие нь тулгуурын зүйлс байхгүй, бие нь мах булчин дотоод эрхтнүүдээс тогтхтол зөөлөн гадуураа тийм дуун хавтас хясаа мэтийн тийм шохоолог хоёгаар хамгаалагдсан байдаг. Зөөлөн биетнийг 7 ангид хуваадаг. За эдгээрээс хэвл хөлтөн, хоёр хавтастан буюу хясаа, толгой хөлтний ангиудад хамгийн өргөн дархалттай байдаг. Хэвл хөлтний гол онцлог гадуураа мушгирсан дунтаа, за 50 үедээ дунгаасаа гарч мөлхөх маягаар хөдөлдөг. Хясааны ангийн төлөөлөгчд нь ягаав түрэнгийн нялцгай биетэй гадуураа шохоолог бодисоос тогтсон 2 хавтастай хавцсныхын завсраар булчинлог хөл гарч шилжиж хөдөлдөг. За толгой хөлтний ангийн төлөөлөгчд биеийн өмнөд хэсэгтээ олон тэмтрүүлтэй, биеийн доторх дум маягийн нэмгэн бүрхүүлэн биеийг хэлбэржүүлдэг, булчингийн тусламжтайгаар тусгай нарийн хоолоогоор биеэс усыг гадагшаа хүчтэй шахах үед бие нь хоошоо түлхэгдэх маягаар хөдөлдөг. За хэвл хөлтний гол төлөөлөгч болох эмгэн өмсийг харуулсан байна. Бид нэр дун гэж нэрлэдэг. За хоёр хавтасны гол төлөөлөгч нь бол хясаа, хавт 2 хавтастай дотроо зөөлөн биетэй байгаа. За толгой хөлтний гол төлөөлөгч нь 8 альж хамаарагданаа. За уй хөлтний хүрээнд элдв, цох, эрвэхэ, голын хавч, аалз, хачиг, зөгийн, зарцаа зэрэг гадаад дотоод бүтцийн хувьд төсөөтэй бүлэг сээр нуруугүй амьтад багтдаг. За уй хөлтний хүрээний амьтад бол сээр нуруугүйтэй амьтнаас хамгийн их олон зүйлийн тохиолдолтой амьтад байдаг. Дэлхий дээр 1 сая гаруй зүйлийн уй хөлтэй амьтад бүртгэгдсэн байдаг. За эдгээрийн хамгийн нэг нийтлэг шинж нь болохоор
нэг шулуунаар хоёр тэнцвэг хэсэгт хуваагддаг тэгш хэмтэй амьтад. За тэдний бие нь бие болон хөл нь олон тооны үеэс тогтно. Биеийн гадна тал нь эвэрлэг бодисоос тогтсон хитийн бүрхүүлэн тулгуурын үргийг гүйцэтгэдэг. Эдгээр амьтдын хөлийн тоо амьсгалын эрхтэн далавч зэргийг харгалзаад хэд хэдэн ангид хуваадаг. За үе хөлтний хүрээний 3 анги хавч, аалз, шавжийн хөлийн тоогоороо ялгагдана. Хавч 5 ос хөлтэй бол аалз 4 ос хөлтэй, шавж 3 ос хөлтэй. За биеийн хэсэг нь болохоор хавч, аалз хоёр адилхан толгой цээж хоёр нь нийлэн тэгээд хөвлий гэсэн хоёр хэсгээс тогтдог бол шавж толгой, цээж, хөвлий гэсэн үндсэн 3 хэсгээс тогтсон бүтцтэй. За амьсгалын эрхт нь хавч заламгаагаар амьсгалдаг бол аалз уушиг тархигаар амьсгалдаг, шавж бол тархи гэж нэрлэгдэх амьсгалын гуурсаар амьсгалнаа. За ялгаруулах эрхт нь хавчид ногоон булчирхай гэж нэрлэгдэх булчирхай байдаг бол аалз, шавж хоёрыг бол ялгаруулах гуурс байна. За бүгдээрэнд нь адилхан мэдрэлийн тогтолцоо нь гинжин зангилаа байдалтай оршдог. За хавч, аалз хоёрд бол далавч байхгүй бол шавж 2 хос далавчтай байдаг. За үржил хөгжлийн хувьд бол хавч, аалз хоёр саланг бэлэгтэй бүрэн бус хувралтай шавж, шавж болохоор зэрэг саланг бэлэгтэй бүрэн бус хувралтай байдаг. За хөвчтний хүрээ. Хөвчтний хүрээнд 45,000 орчим зүйлийн амьтад багтдаг бөгөөд бие бүтцийн нийтлэг ба онцлог шинж, удам төрлийн холбоод нь үндслээд тэдгэрийг 3 салбар хүрээ 10 гаруй ангид хуваадаг. Хөвчтний хүрээний 3 салбар хүрээнд гавалгуутны салбар хүрээ, авгалдаа хөвчтний салбар хүрээ, сээр нуруутны салбар хүрээ гэсэн 3 салбар хүрээ хамаарагдана. Гавалгуутны салбар хүрээ нь болохоор тодорхой мэдэгдэхүйс толгойгүй хөвчин биеийн өмнөд хэсэгт нугаснасаа урагш илүү гарсан байдаг. За энэ салбар хүрээнд толгой хөвчтөн гэсэн нэг ангийн төлөөлөгчд багтана. Гол төлөөлөгч нь бол ланцетник гэдэг амьтан байдаг. За авгалтай хөвчтөн болохоор биеийн гадуураа туник гэдэг тийм өвөрмөц бүрхүүлтэй бие гүйцэх үед хөвчин байхгүй зөвхөн авгалтай шатанда хөвч байдаг цусны задгаа системтэй. За энэ хүрээнд асцид, сальп, аппендикуляр, сорберец гэсэн 4 ангийн гол төлөөлөгч багтдаг. За гол төлөөлөгч нь асцид. За сээр нуруутны салбар хүрээнд бол уурэг тарих мэдрэлийн эрхт нь өндөр хөгжилтэй, мөчөдтэй, нарийн бүтцтэй, эрүү ам хөгжсөн толгойн ястаа хөвчин олон нугалмаас тогтох сээр нуруугаар солигддог. За эрүү гүйтний бүлэгт дуурга амтай ордог бол эрүүтний бүлэгт мөгөөрс долоо яст загас, хоёр нутагтан, мөлхөгч, шувуу, хөхтөн гэсэн 6 ангийн амьтад хамаарагддаг. Хөвчтний хүрээнд дотроо дээд зэргийн хөгжилтэй олон зүйлийг багтаасан нь сээр нуруутны салбар хүрээ. За энэ салбар хүрээнд болохоор хүрээг загас 4 мөчтний дээд ангид хуваадаг. За загасны дээд анги гэвэл усанд амьдардаг, заламгаагаар амьсгалдаг, хөлгүү, хос болон сандгоос илүүртэй. За энэ дээд ангид 2 төрлийн төлөөлөгчд хамаарна. Мөгөөрс загас, яст загас гэсэн. За мөгөөрс загасны анги тулгуур нь дам мөгөөрснөөс тогтсон заламгаан хавтас гадагшаа шууд нээгдсэн 5-7 сүвтэй хийт зуух байхгүй биеийн дотор үр тогтдог жарахаа юм уу төрс гаргадаг. За яст загас болохоор биеийн тулгуур эрхтэн нь ясчсан заламгаан хавтастаа ихэнх яст загас нь хийт цухтаа голдуу биеийн гадна үр тогтдог олон тооны төрсийг шахаж үрцдэг ийм ялгаатай байгаа. За яст загасны гол төлөөлөгч мөгөөрс загасны гол төлөөлөгчдийг харуулсан байна. Ихэнх мөгөөрс загасууд бол аврах загаснууд байдаг. За дөрвөн мөчтний дээдэг ихэвчлэн хуурай газарт амьдардаг хөдөлгөөний эрхтний үргийг 5 хуруутай 2 хос хүл гүйцэтгэдэг уушгаараа амьсгалдаг цусны их баг 2 эргэлттэй түүхэн хөгжлийн явцад зарим нь 2 дахь удаага усан орчинд шилжин амьдрах хөлгүү болох зэргээр төрөл бүрийн зохирдлогоо бүхий 4 ангид хуваагддаг. За 2 нутагтны анги ус ба хуурай газар сэлгээ амьдардаг 4 мөчтөө арьс, хайрсгүй, чиглэг, зүрх нь 3 дасгалгаатай, хүүтэн цустай, авгалдаан шатанда заламгай,
биеийг үүрсэн үедээ уушиг арьсаар амьсгалдаг, усанд дүрсээ шахаж биеийн гадна бүр тогтдог. За хоёр нутагтны гол төлөөлөгч бол мэлхий, бах. Мөлхөгчтэй анги. За жинхэнэ хуурай газрын амьдралтай биеийн эвэрлэг хайрсаар бүрхөгдсөн зөвхөн уушгаар амьсгалдаг, хавирах сайн хөгжсөн, биеийн дотор үр тогтдог, өндөг юм уу зулцах төрүүлдэг, зүрх нь 3 тасалгаатай, хүүтэн цустай, 5 хуруутай, хос мөчтэй. За энэ ангид болохоор могой, гүрвэл, матар гэх мэт төлөөлөгчд хамаарагдана. Шувууны анги. Биеийн гадуураа үд сөдөр бүрхэгдсэн, зүрх нь 4 дасалгаатай, бүлээн цустай, биеийн дотор үр тогтдог, өндөг төрүүлдэг, ангаахаа дэгдээх шатыг дамжиж биеийг үүсдэг, агаарт нисэх чадвартай. За шувууны ангийн гол төлөөлөгчдүүд усны шувуу, тал хээрийн шувуу, говь цөлийн шувуу гэх мэт шувуудыг харуулсан байна. Сөөгөр боожигчтэй анги. Бие нь үсээр бүрхэгдсэн 4 дасалгаатай, бүлээн цустай, уушгаар амьсгалдаг, биеийн дотор үр тогтож, амьд зулцах төрүүлж түүнийг цөөгээрээ тижээж өсгөдөг, тарих мэдрэхүй эрхтнүүдийн нарийн хөгжилтэй. За сүүгэр боожигч амьтад мэрэгчид, 5 хошуу, мал, чоон, махан эдэштэн гэх мэтүүд үр төлөө сүүгээр тижээдэг бүхий л амьтад хамаарагддаг. За тодорхойлох түлхүүр бичгийг зохиож хэрэглэх тухай. Түлхүүр бичгийг зохиохын тулд тухайн тодорхойлох амьд биеийг ялгагдах шинж тэмдгүүдийг эхлээд судлах хэрэгтэй. За тэгээд амьд үеийн аймгийг тодорхойлохын тулд эсийн тоо, нэг эстэн олон эстэй байх, эсийн төрөл прокарит юм уу, эвкарит юм уу, эсийн хан, эсийн ханта, хангу, хөдөлгөөн, хооллолт зэрэг тийм ялгагдах шинжүүдэд нь үндэслэн тодорхойлох түлхүүрийг зохио. За англи зүйн том нэгж хүрээг тодорхойлохдоо биеийн давхраг болон бүрхүүл, биеийн хэлбэр, хоол боловсруулах, амьсгалах, ялгаруулах, үржил, мэдрэлийн тогтолцооны онцлогийг харгалзаад аймаг хүрээнээс эхлээд анги, баг, овог, төрөл зүйлийг тодорхойлох шинжүүдийг сайтар судлах хэрэгтэй. За амьд үеийг тодорхойлох 2 төрлийн түлхүүр бичгийг зохиож хэрэглэдэг. За нэг салаалсан тодорхойлох түлхүүр бичиг. Энэ нь нэг ерөнхий шинжээс эхлээд 2 бүлэгт хувааж болох шинж тэмдэг бүхий түлхүүрийг дагаад зүйлийг тодорхойлох хүртэл үргэлжилдэг. Алхамтай тодорхойлох түлхүүр болохоор хос тодорхойлтыг уншаад аль тохирох шинжийг нь сонгох замаар эхлээд англи зүйн том нэгж болох аймаг, хүрээ, ангийг дараа нь баг, овог, төрөл, эцэстэн зүйлийг тодорхойлох хүртэл үргэлжилснэ. Дараах англи зүйн 2 сонголт бүхий шинжүүдэд үндэслэн салаалсан тодорхойлох бичгийг ашиглаад даалгаврыг гүйцэтгэе. За салаалсан тодорхойлох бичээр жишээлбэл сээр нуруутай гэж байгаа. Сээр нуруутайс өсөн бүрхүүлтэй, өсөн бүрхүүлгүй гэж салаалсан. За өсөн бүрхүүлтэй болвол хөхтөн амтан буюу сүүгээр боожигч. За өсөн бүрхүүлгүй нь өдтөө, өдгүү гэж 2 салаалсан байгаа. Өдтөө болохоор шувууны анги. За өдгүү нь хуурай арьстай, чиглэг арьстай гэж салаалсан байна. Хуурай арьстай болвол мөлхөгчтэй анги, чиглэг арьстайг арьс нь хайрстай, хайрсгүй гэж тодорхойлж, хайрстай бол загасны анги, арьс нь хайрсгүй болохоор 2 нутагтны анги гэж салаалсан түлхүүр бичгийг тодорхойлно. За алхамтай түлхүүр бичгийг тодорхойлохдоо эсрэгцсэн шинж байна. Хүүтэн цустай 2 дээр очино. За бүлээн цустай, хүүтэн цустай, бүлээн цустай гэсэн эсрэгцсэн шинжийг тавьсан байна. Хүүтэн цустай гэвэл 2-ыг дагна. 2 дээр очиод тэд усанд амьдардаг ба хайрсаар учигдсан арьстай байдаг гэвэл загас болно. За бүлээн цустай. За бүлээн цустай гэд 3 дээр очиод тодорхойлж. 3 дээр очихоор тэр өдтөө гэвэл шувуу байна гэсэн үг. За дараа нь тэд усанд болон хуурай газар амьдардаг, арьс нь бучирхай ихтэй чиглэг байдаг гэвэл 2 нутагтан. За тэд нь хуурай газар амьдардаг, арьс нь бучирхайгүй тул хуурай байдаг гэвэл мөлхөгчд. За тэд өтгөн өснөөсөөр хучигдсан байдаг гэвэл сүүгэр боожигчд гэж тодорхойлно. За сээр нуруугүй амьтадыг. За амьтад сээр нуруугүй амьтад гэвэл 2 дээр очих юм бол сээр нуруугүй амьтадаас
хүн амьтны биед шимэгчилж амьдардаг, бие нь жижиг 5-8 мм урт эвэрлэг бүрхөөлийн дор булчингийн тууш давхраатай гэх юм бол дугур хүрээ орхоо тодорхойлогдно. За эсрэгцэн шинжин сээр нуруутай амьтад буюу хөвчтний хүрээгээд хоонд байгаа 5 дээр очино. 5 дээр очихоор усанд амьдардаг, сэлүүртэй, биеийн гадуураа хайрсаар бүрхэгдсэн, биеийн тулгуур нь яссан, биеийн гадна үр догчиж төрс шахаж үрждэг, өргөслөх уян дэвүр бүхий нурууны олон сэлүүртэй гэж ярих юм бол яс загсны анги байх нэ. Гэх мэтлэн одоо эсрэгцэн шинжийг нь хараад энэ сээр нуруугүй амьтад тэгээд 2 дээр очиход дараагийн энэ шинж нь таарж явах юм бол энэ хоонд байрлаж байгаа тоон дээр очино. Таарахгүй байх юм бол энэ нэмэх тэмдгээр тэмдэглэсэн дараагийн шатанд шилжих байдлаар тодорхойлно. За эдгээр агуулгатай холбоотой 2021 оны V хуулбарт дараах даалгавар ирсэн байна. За зурагт өгөгдсөн амьтдаас гайхад хорхоо хүрээний төлөөлөгчийг олно гэжээ. За энд бол гайхад хорхоо биш цох байна. Уй хөлтөн 3 хос хөлтэй энэ шавжийн анги, энэ 4 хос хөлтэй аалзын анги, энэ хорхоон бүлэг байна. За тэгэхээр эндээс гайхад хорхоо болвол одоо биеийн үеинүүдээс тогтсон энэ чигийн улаан хорхоо буюу И хөвлбөр бол зөв юм аа. За дараагийн нэг даалгавар болохоор бас мөн 2021 оны V хөвлбөрт түлхүүр бичгийг ашиглан 3 дугаартай хөвчтний хүрээний ангийг тодорхойлно гэжээ. За салаалсан түлхүүр бичиг байна. Сээр нуруутай нарьсан бүрхүүлтэй, хайрсан бүрхүүлтэй. За бид нар 3 дугаартай амьтныг тодорхойлорой гэсэн. 3 дугаартай амьтан бол хайрсан бүрхүүлтэй уушгаар амьсгална. 4 дугаартай нь залмаагаар амьсгална. За тэгвэл сээр нуруутай, хайрсан бүрхүүлтэй уушгаар амьсгалдаг амьтан энэ дээрээс үзэх юм бол загас бол залмаагаар амьсгална таарахгүй. За сүүгээр боочгч бол хайрсан бүрхүүл үүснээс оршдог учраас таарахгүй. 2 нутагтан бол арьсан бүрхүүлтэй хайрсгүй учраас таарахгүй. За энэ болохоор мөлхөгчтэй сээр нуруутай, хайрсан бүрхүүлтэй уушгаар амьсгалдаг буюу мөлхөгчтэй анги D хөлбөрийг сонгоно гэсэн үг.